Дэлхийч дандаа хайртай болоо дэлхийч тамуу настай Тэнгэрийн эзэн бүргэд тэртээгээс амьтдыг бүртгэх мэт эргэлдэнэ. Харин хүмүүн төрлөختөн эрдэмтэд хэд хичнээн амьтд байдгийг нотлон тэмдэглэжээ. Манай оронд 138 зүйлийн хөвгтөн амьтан, 75 зүйлийн загас, 22 зүйлийн мөлхөгч амьтан, 6 зүйлийн хоёр нутагтан, 412 зүйлийн шувуу, 1300 зүйлийн шавж байдаг гэж тэмдэглэжээ. Амьтныг нэг бүрчлэн тоолвол толгой эргэнэ. Зүссэн харъя гэвэл нүд ээрэлдэнэ. Аастар дээгүүрт орох амьтны ертөнц хаач байхгүй зоопарк халах Монгол нутагт минь бий. Монгол улсын улаан номонд нэн хурдж байгаа мазаалай, давтгай, халиу, тах, 30 зүйл шуу зэрэг амьтан ус хаюулд орж хөнөөдөж байгаа амьтдын тоонд бүртгэгдсэн байна. Соргог бүхэн цөөвөр чон зэрэг амьтад устж үгүй болжээ. Хэлэхэд хэл ээдэрч, хийхэд гар татчмаар нүглийг хүн гэдэг амьтан хийдэг байна. Ан амьтны аль хэрэгтэй, аль үн төрх хэрэгтэй таслан авч гаарсан аймаа газар аваад байна. Чэнж айлын хөлдөөгч хөргөгчөнд бугын сүүл, чив, баавган донд, хүдрийн зар, зэрдэг гахаан төмсөг, чонын ходоод бүгд чихээстэй байх нь гайхмаар асалмаар. Улаан номонд орсон ховор амьтад улаанд сулсан мөр татуулан энд иржээ. Гайдын ерөнхий газрын мэдээгээр 1990-с 2002 онд 15.3 сая Америк доллараар халиун бугын гаралтай түүхийд гадаадд гарчээ. Хэдхэн жилийн өмнө 13 саяар тоологдож байсан тарваг 4 сая болтлоо цөөрч гисэн байна. Ер нь ховор амьтны нөөц эрс цөөрч тархац хомигдсаар байна. Энэгдүүтэй эрхэмсэг амьтанд буруу гэж юу байх вэ? Шавж, царцаа, юухан хехнэгч бариад идчих биш, ёстой хорхойд хоргүй амьтан. Харуус уухгүй, хагд өвс идэхгүй, эрэг нөхөлж эрийг зовооно гэж түүний хэвлүүхэн дүрийг тодорхойлсон байдаг. Арьс үс сайхан, ам чанар сайтай гэж дошоор нь хоморголон устгах нүгэл харгуурчны нүдийн өнгө мөнгө тагалждгийн байлгүй дээ. Ганцгчил гадаад руу амьдаар нь биш арьсийн хэдэн зуун мянгаар нь сүнхлэн гардаг нь нуус бишээ. Монголчууд малаа хариулна гэхээс хамгаална гэж ярьдаггүй. Харин ан амьтдыг хариулна гэж юу байх вэ? Хамгаална гэдэг. Энэ нь зүй зохистой ашиглахыг хэлнэ. Тоо толгойг зөв тогтоож, үүндээ үндэслэн квот тогтоо. Бас нэг чухал арга нь амьтдын амьдрах орчинд таатай нөхцөл бүрдүүлэх явдал юм. Монгол улсын төр засгийн газар зарим ан амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр гаргаж, нэн ховор амьтдын нөөц тархасыг тогтоох, зориудаар өсгөн хөгжүүлэх, ашиглалтыг хянан зохицуулах, сайжруулах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ авч байгаа нь ач холбогдлоо өгч байна. Хавтгай, мазаалай зэрэг амьтдын тархас нутгийг бүрэн хэмжээгээр цоохор ирвэс, хулан, хүдэр, аргал хонь, янгар ямаа зэрэг амьтдын тархас нутгийн 70 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулад байна. Уугуул нутагтаа усаж үгүй болсон тахийг байгальд нь сэргээ нутагшуулсны үр дүнд тоо толгой нь 400 орчим болжээ. Байгалийн нөөцийн менежментийг нутгийн иргэдэд хариуцуулах нь илүү өгөөж ашигтай юм. Ховор амьтдаа хамгаалж зохистой ашиглах асуудлыг нутгийн иргэдэд түшгэлэхээс өөр гарцгүй. Тим хувилбарыг бий болгох аргал хоньны туршилтын тандалд анхудаа Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумын нутагт амжилттай хэрэгжиж байна. Одоогийн туршиж байгаа журам ёсоор мачтын нөхөрлөл, тухайн сумын засаг дарга, тусгай зөвшөөрлийн ан хийлэгдэх компани гэсэн 3 тал дээр байгуулна. Энэ гэрээ ёсоор ан хийлэгдэх компани
мачтын нөхрөлийн дундын санд мөнгөн хандив өгнө. Дээрх гурвалсан гэрээг аймгийн засаг дарга баталж байгаль орчин ногоон хөгжлийн яамд хөргүүлэх замаар тусгай зөвшөөрөл олгогдох юм. Энэ нь нутгийн иргэд зохион байгуулалтанд орж байгалийн баялаг түүний дотор АМТ-ийн менежментийг гартаа авснаар зэрлэг амтын тоо толгой өсгийн зэрэгцээ мачтын орлого нэмэгдэх боломжтой юм а. Иймд амтны тухай шинжилсэн хуулийн 7-гийн 6-ад ховор амтны жагсаалд ховор амтныг агнах, барих, зөвшөөрөл олгох журмыг засгийн газар батална гэж хуульчилжээ. Шарга хүйсийн говь, дөргөний хүрэн тал, их нуруудын хотгороор амьдардаг сүүлчийн мөслөгийн үеэс үлдэж хосорсон Монгол бүхэн цөөрсөөр байгаль ертөнцийн нэн хурдтай өөрчлөлттэй нөхцөлд элдв сөрөг нөлөөгөөр амтны нөөц хомсдож, тархас нутаг нь улам бүр хомигдож байгаад Монгол улсын төр засаг анхаарч цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн үр дүнд Монгол бүхэн цоохор ирүүс зэрэг нэн ховор амтын хууль бус агналт саарч тэдгээрийн тоо толгой нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас Алтай саяны бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагааг бид нэр хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж байна. Нэгдүгээрт энэ цэнгэг үсний экосистемийг хамгаалах, за хоёрдугаарт нь ховордсон, устдаж болцсохгүй ийм ховор ан амьтдыг хамгаалах. За мөн дараагийн нэг чухал асуудал нь орон нутгийн ард иргэдийн байгаль орчны чиглэлийн мэдлэг хандлагыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. За гурван зүйлийг сонгон авч төлхөр зүйл болгож анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ Алтай аргал угалз, за Эрвэс мөн Монгол бүхэн хамгаалах чиглэлээр гол анхаарлаа хандуулж байгаа юм. Тэгэхээр дээрх гурван зүйл бол дэлхийн хэмжээнд аль аль нь ховордсон, устдах магадaltaй ийм тоо толгой хувьд цөөрсөн анхаарлаа хандуулах зайлшгүй чухал амьтдын нэг юм а. Тухайлбал Монгол бүхэн бол зөвхөн энэ Алтай саяны экобус нутагт л байна. Өөр дэлхийн аль ч улс орон бүсд байхгүй устсан ийм эмзэг зүйл юм а. Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олон ус хавьд өртсөн Монгол бүхэн хамгаалах төсөл хэрэгжүүлэх ажлыг 10 гаруй жил тасралтгүй хийж нутгийн иргэд хууль хяналтын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд 2002 оны зуудын дараа 800 гаруй хүн бол цөөрсөн Монгол бүхэн 6846 болж өсчээ. За хууль бус агнуур байгаль орчны нөхцөл зөвшлөлт тэмцэх 90 сургууль шуурх авааг 2003 оноос хойш Баруун аймагт үйл ажиллагаа явуулж байна. За манай баг нь байгаль орчны хэлтийн усын ахлахаас хойш нэг, байгаль орчны хэлтийн усын байцаагч 2. За идэвхтэн байгаль хамгаалагч бүхэн хамгаалагч гэсэн 10 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй Баруун аймагт үйл ажиллагаа явуулж байна. За энэ 2003 оноос хойш манай баг нь 1,200 сая төгрөгийн хохиролтой хууль бус агнуурын хэргийг илрүүлж хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байгаа. За сүүлийн үед бол бүхэнгийн хэрэгүүд бидний санаа сэтгэлийн нэлээд зовоож байна. Бид нэр 4 жил дараалал бүхэнгийн янзганд хүзүүцсэн. За энэ хүзүүцийн гол шалтгаан юу судалтын гэхээр өвхөл хорогдол, шилжилт хөдөлгөөн хоёрыг судалдаг. За тэгээ 4 жил хүзүүцсэн судалгааны үр дүн юу гэхээр бүхэн голцсон энэ төлөж байгаа шар орчингуудын за нэг 60 орчим хувь нь ихрэлдэг гэж энэ судалгаан дээр гарч байгаа. Тэгсэн хэрнээ эргээд бүхэнгийн янзганы мэд үйлдэлт хорогдол бол нэг 50% байдаг. Жишээлбэл бид нэр 40 янзганд хүзүүцүүлэхэд үлдсэн за нэг 3 сарын дараа ихтэл 50% хорогдолтой байдаг. Тийм болохоор ер нь бас бүхэн тийм амархан өсдөг өсөлттэй хурдан өсөлттэй ийм амтан гэж бас хэлж болохгүй байна. Ганцхан тэр бүхэнгийн хууль бус агнуур худалдаалтай гол нь тэмцээд байх ш. Бас энэ бүхэнгийн энэ байрч нутагт амьдарч байгаа ард иргэд тэдгээрийн бас бүхэн ч өөрөө бус малчин айлуудын малтаа бэлчээр нутагт авахцаж байдаг учраас бүхэнгийн бас энэ бэлчээр нутгийг хамгаалах талаар бас нэлээд ажил зохион байгуулдаг. За манай баг ягааш уурхаа гэж гээд байгаа гэх юм бол бид нар хууль бус агнуурын яаралтай дуулаа авсан тохиолдолд бол за бензин тоош машин техник яг бэлэн байдалд байж байдаг. Манай багийг бол их юм хамаасаа Монголд хөдөлгөөний газар санхүүжүүлж энэ шуурхай байдлыг хангаж байгаа. Бид нар бол дуудлага аваад ер нь бол тэр дуудлага өгсөн газарт бол маш шуурхай очдог. За цагдаагийн байгууллага борхоор бусдад хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд бол
энэ хэрэгүүдийг одоо шуурхай ингэж шалгаж илрүүлж байгаа. Эцэг дээдсийн ариун дагшин ууланд амьдардаг энэ ганган хэнсэр джентльмен бол Сохор Ирвэс. За ирвэсний хувьд бол дэлхий дээр маш цөөхөн тоотлоготой үлдсэн. Үндсэндээ байгальдаар дэлхийн хэмжээнд 12 оронд 3500 орчим ирвэс байна гэж судалгаа гаргадаг. Тэгвэл Монгол орондыг 1200 орчим ирвэс байна. Түүний нэг 700-аас 900 орчим нь энэ Алтай саяны бүс нутагт байгаамаа гэсэн ийм одоо дүн мэдээ байгаа юм. За ирвэс хамгаална гэхээр чухам тэр амьтныгаа хамгаалахаас гадна тэр ирвэс гэдэг амьтнаа судлах ажил хамгийн их чухал байд юм байна. Дээр нь тэр ирвэсний эдэж тэжээл болгоч амьтдыг хамгаалж иж тэр амьтныг хамгаал илүү сайн болох юм байна гэж үздэг. За нөгөө талдаа ирвэсний амьдрах орчин болсон газар нутг нь онгон зэлүүдээрээ одоо уул уурхай ашигт малтгалын үйл ажиллагаанд өртөхгүй, дуу чимээгүй ингэж байх нь тэр амьтны амьдрах одоо хамгийн таатай нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Сэхэж лэгүү ангичин тонхидсан уул уурхайн тесрэлт зэрлэг ан амьтдад даан шалгаатай. Идээшин дассан утгаасаа дайжин зогтсон ан амьтны хүзүүнд лиценз гэсэн байц зүүчмээр юм. Дэгэ шидэж урсгал харан явхад ядаргаа гардаг гэж ярьдаг. Загас барихыг зугаа биш ажил болгосон энэ залуугийн ярихыг сонсъё. 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн хан хуйгах мэрэгжилтэн онон голын 30 загасчдыг цуглуулж нэг өдөр сургалт хийсэн. Тэгээд сургалтанд ороод за одоо энэ тул бариад буцаа тавих тухай яриад байсан. Энд яаж буцаа тавьдığım барьсан юм бол энэ буцаа тавих бүтчихгүй асуудал гэж би боддог байсан. Тэгээд 2009 оноос хойш 2009 он хүртэл 2-3 удаа уулзалт хийгээд тэрнээс хойш ер нь тулын үндсэн тул загас маань хэрхэн ховордоод байгаа. Одоо Монголд ганцхан сүүлийн амьдрах орон зай нь Монгол улс болоод байгааг ойлгож ирснээс хойш ер нь тулаа тавьж эхэлсэн. Тэгээд тул загас тавьж эхэлсэн. Түүнээс хойш тэгээд онон голын дагуух 6-7 сумдын ингээд загасчдын клуб, загасчид хоорондоо нэгдэж клуб байгуулсан. Гадаад дотоодын хүмүүстэй хамтран судалгаа хийж гадны загасчдыг ингэж бас зөвшөөрөлтөй загас агнуулахын тулд загасчдын клуб байгуулагдсан юм аа. Одоо тул маань тэгэл одоо нэг үеийг бодох юм бол бас онон голдоо чөлөөтэй маягаар амьдардаг болж эхэлж байна. Хүмүүс үнэх амар тийм тор мор тавих тийм загас махсны агнуурт нэг явах нь бол одоо ховорцсон ерөөсөө. Яг гаднаас ганц нэг мэдхгүй хүмүүс спорт агнуураар ирэх нь хийж байгаа. Тэгтээ тэр үл хаврын уйлралд ирдэг тэднүүдийг бол одоо тулыг бол уцааж тавь гэсэн тиймэрхүү уриатаагаар л биднээс ажиллаж байна да. Хүний хувь заяа гэж сонин бухалж ирэх биш үхэл төтлөгдөн 10 гаруй хоног даарч өлсөж Азизийн дансан дээр дэнжигнэн явсан энэ бясхан хүүгийн эр зургийг бахархмаар. Одоо хүү маань 2010 оны 6 сарын 19-нд одоо ахыхаа наадамд байсан даагыг тарлах гэж аваад буцаж ирж явах замдаа даагаан алдаад тэгээд даагныхаа хойноос явсаар хагаад хойшоо нэг мод руу ороод төрсөн. Тэгээд одоо 11 хоног одоогүй тэгээд одоо би 11 хонсон хойно утас маань дуурахгүй юу? Байна гэсэн чи байна. Энэ уран баярын ээж мөн үү гэсэн байх. Тэгэхээр би мөн гэсэн чи нөө хүүхч нь олсон. Тэгээд хаана нэ гэсэн чи ингээд далтын тийм агц гэдэг газар байна. Хүүхдийг чинь олсон гэдэг. Тэгсэн чинь тэр нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтан нөгөө золбоот алтан гэрэл хоёр олдсон байлаа тэг хүүхдээ маань. Тэгээд би одоо тэр хоёр дэсээ маш их баярлалаа. Одоо тэр хоёр хэрвээ тэр тул загсны судалгаагаар яваагүй байсан бол миний хүүхэд үдэд олдоо чөлөө үгүй чөлөө те. Бас тэр хоёр дэсээ насан туршдаа маш их баярлалаа. Өглөө ороогүй онон голыг өгсөж уруулах ажилтай загасчин залуу хүний амиа урсан буянтай үйлсэн болсон юм. Ховор амьтдыг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх арга зам нь нутгийн иргэдийн нөхөрлөлд түшиглэх явдал юм.
Гэхдээ тодорхой нөхцөл болцолтой гэрээний үндсэн дээр үйл ажиллагааг нь дэмжиж амьтны нөөцийг хамгаалж эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх ёстой. Аргал хонь, янгар ямаа, хар сүлд, халиун муу зэрэг ховор амьтдыг нутагшуулах, өсгөн үржүүлэх, агнуурын нөхцөлийг бий болгож зохистой ашиглах хэрэгтэй. Монголчууд бид ан амьтан, жигүүртэн, уул усаа дархлан хамгаалж хүн байгалийн эрхэм харилцааг дээдлж ирсэн уламжлал түүхэн соёлтой ард түмэн билээ. Дэлхийч дандаа хайртай болохоо дэлхийч та мөн настай